1 2 3 и O9. сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ дугаар очих өдрийн мэндийг хүргье. Тэгээ энэ дугаараар бас онцлогтой жахаагч маань оролцохгүй байгаа. Жахаагчгүйгээ анхудаа дугаар хийж байна. Тэгээд дугаараа бас зочинтой байж байгаа. Тэгээ зочноороо би найзаагаа урьсан. Манай найз болохоор хуйлж тэгээд бас бясалгал хийдэг. Хоолны гүн гүнзгий мэдлэгтэй бит хоёр яг оюутан байхасаа найзлсан тий. Тэр хүслэнгээ оруулж байна. За хай сайн байна уу? Хүслэн байна. Тэгээд шалтгаан нь болохоор ер нь энэ дугаарынхаа сэдвээр хоолны тухай ярих гэж бодсон. Ягаад гэвэл бид нар өдөр болгон одоо бидээ оруулж байгаа. Тэ? Өдөр бүр бидээ хийж байгаа зүйлээ сүнслэг төвшөнд тайлбарлуулж авахаар найзыгаа оруулсан байна. За тэгээ хүслэн өөрийгөө танилцуулах юм уу? Тийм сайн байцгаана уу хүслэн гэдэг. Тэгээд яг мэрэгжлийн хувьд бол хуульч. Тэгээд сонирхлын хувьд бол бясалгал, яг хоол, хөгжим гэдэг бол юм сонирхдаг. Гэхдээ тэр дундаасаа нөгөө арай илүү бүр ингэж цаг зав гаргаж сонирхож одоо мэдээлэл өөрөө ирж хайж сонирхдаг сэдв маань болохоор ер нь бол хоол байгаа. Тэгээд тийм болохоор ч тэр найзыгаа бодоод ч тэр хүрээд ирлээ гэхгүй юу. Бид хоёр яг анх оюутан болол нөгөө нэг онгоцонд суугаад явсан тий. Нэг онгоцонд нэг өдөр яг нисэл тэгээд нөгөө нэг танихгүй. Тэнгүүтээ ингээд дотор байранд орсон чи яг зэрэгцээ хаалганд орсон байсан яг хуршууд чиг. Тэгэл танилцаал тэр цагаас хойш бол хүслэн надад хамгийн анх баг яг хоол, бясалгал энтрийг танилцуулж исэн хүн баггүй юу. Тэгээ ер нь бол хүслэнтэй уулзаагүй бол би баг одоогийн зам руу орохгүй байх гэж боддөө шүү дээ. Тэр үед аль хэдийн хоол ундаа тэр чи одоо хэдэн он юм бэ? 2015 тий 13 мурав ч юм уу тий тэр үед л хүслэн аль хэдийн хоол моолны учир зүг олоод энэ зүйлээр ингээ хичээлдэг байсан байгаа. Тэгээд ер нь өнөөдрийн дугаараар сайн тайлбарлуулж авнаа. За сайн тайлбарлахад гэж байна. За чи ер нь хизэнээс яагаад хоолыг сонирхож эхэлсэн? Тэгээд хоол яагаад чухал юм гэдгийг гоё яриад өгөөч. За нөгөө хамгийн анх болохоор хоолыг агуулгын хувьд гэхээсээ илүүтэй зүгээр нөгөө хоол хийх гэдгээр нь илүү ингэж сонирхож эхэлсэн. Тэгээд яг хоо эхний хүүхдээ гаргачаад тэгээ би нэлээд эрт төрсөн. Айгу жоохондоо төрсөн болохоор яг манай үеийнхэн бүгдээ ингээл нөгөө оюутан болоод их сургууль мургуулд ороод амьдрал нь амар гоё өрнөөл явж байхад чинь би олонгууд хүүхдээ хараад гэртээ суучих таахгүй юу. Тэнгүүд угаасаа жоохон байсан болохоор ч юм уу нөгөө өөрийнхөө сэтгэл санааг ч юм уу эмоушныг ингээд зохицуулах мэдлэггүй тэгээд дээрсэн чадваргүй тэгээд тийм болохоор яг ингээд нөгөө хажууд хүмүүстэй ингээд бухимдлаа гаргаал өөрөө нөгөө гэртээ юу ч ихгүй суугаад байгаа юм шиг санагдаад эхлэнгүүт яг бухимдлаа ингээд гаргаж байгаагаа анзаараад тэгээд яг тэр бухимдлаа одоо арай жоохон өөр байдлаар ингэж энерги өөр тийшээ чиглүүлээд creative expression байдлаар гэхдээ ингээд нэг хүнд түүх болж өөртөө түүх болж юм муухай байдлаар биш хэрэгтэй байдлаар илэрхийлэх одоо арга хэмжээ авсан нь болохоор яг йог байхгүй юу. Тэгээ нөгөө төрчөөд угаасаа л мэдж байгаа шүү дээ. Ер нь бол их эмэгтэй хүмүүс чинь нөгөө body image-ийн асуудалтай алдаг. Тэгээд хамгийн одоо надад яг санаанд ойрсон нь бол угаасаа йог байсан. Тэгээд йог хийдэг болсон. Тэгээд өдөржингөө угаасаа гэртээ байгаа болохоор хоол хийдэг болсон. Тэгээд тухайн үедээ болохоор янз бүрийн хоол хийдэг гэсэн. Тэгээд зүгээр ер нь бол миний зорилго болохоор хоол яг гоё амттай хийдэг болох гэдэг юм байгаа. Тэгэл айгүйх найзуудтай хоол хийж өгдөг. Амар идэж хоол хийдэг гэсэн баггүй. Тэгж жагаад яг би болохоор нөгөө эмээ хоёр дээрээ бараг өссөн гэд хэлэхэд бол бараг хэлсдэггүй. Яг аавч хоёроо мэдээж хэрэг өсөж л байгаа. Гэхдээ хамгийн ингэж нөгөө яг сэтгэлд ингээд гүн гүнзгий үлдэж гэх юм уу хүмүүжил маань оролцож ирсэн юм болохоор өвөө эмээ хоёр ахгүй. Тэгээд намайг айгүйх үртнэрээ авчирдаг, хардаг гэнтрээсэн. Тэгээд манай өвөө намайг бол харцангуй нилээн жоохон бахад өнгөрсөн. Тэгээд эмээ маань ганцаараа үлдээд тэгээд намайг нөгөө урд хэлний бэлтгэл сурч хахад
имээд хор тавдрын 4-р stage гэж онцлогдоод тэгээд тухайн үед хэвтэр орж исэн байхгүй яг нөө шууд ингээд айгу хөгшин настай хүн сүүлийн шатанд орсон хор тавдартай гэдээ онцлогдохоор угаасаа идэрх боломжгүй тэгэл ер нь бол ингээд хэвтэрт ороод тэр үед болохоор надад айгу тийм том нөгөө шокны юм болж байгаа байхгүй юу миний одоо айгу хайртай хүн ингээд нүдэн дээр багаар ингээ байхгүй болж байгаа шүү дээ. Ер нь л оршихой болж байгаа гэсэн үг. Тэгэл яг нөгөө ингээл туурч муурал тэгэл нэг юм өвдөж байгаа хүн харах угаас айгу хэцүү дээ. Тэгээ би нөгөө хичээлээсээ чөлөө аваад яг имийг харах зорилгоор ер нь бол буцаж яг Монголд 1 жилийн чөлөө авч очиж исэн. Тэгээд яг имээгээ хараалаа тэр үед бол ингээд нөгөө нэг амар том шок нэг орчиж байгаа хгүй. Надад бол ингээд айгу хэцүү experience исэн миний хувьд. Тэгчээд имээ өнгөрчөөд баг хоёлаа танилцаад идэх чинь имээ өнгөрчөөд 1 жилийн дараа ч юм уу. Би нэг юу уншсан байхгүй юу? Ном уншаад. Тэгээ тэр нь болохоор тухайн үедээ болохоор нөгөө нэг хоол болон хүний одоо эрүүл мэнд хоорондын холбооны талаар ном байсан. Би яг exact нэрийг нь бол мартчихэж. Гэхдээ ер нь бол тэрнийг уншчаа. Тэгээ тэрнээсээ үсрээд нөгөө тэр номон дээр refer хийгдсэн байсан судалгаа энтрийг уншаа явсан чинь яг ер нь бол яг манай эмээг өнгөрөхөөс ч хэдэн жилийн өмнөөс хор тавдартай хүмүүст ингэж эдгэх зорилгоор эсвэл бол сүүлийн шатандаа орсон бол шинж тэмдгийг ингэж багасгаж одоо нөгөө өвдөлтийн баг байлгах ч юм уу те сэдэлтийг нь одоо баг байлгах гэх юм уу сэдэрлийг нь гэх юм уу баг байлгах зорилгоор ингэж хоолыг нь одоо дайетыг нь өөрчилт юм байна. Тэгээд тэр нь айгу амжилттай болсон юм байна гэдэг юм судалгаанууд уншсан байхгүй юу. Тэгээ бүр амар том нөгөө нэг existential crisis-д ороод яа тэгэхээр нөгөө би бол ерөнхийдөө бол англи хэл дээр дата бол уншчих боломжтой хэлтэй хүн байсан. Тэгээд имээ маань өвдсөн байсан. Тэгэхэд би зүгээр л ингээд бүх юм хөгжсөн байгаа үед Google ороод энэ талаар нэг ингээд хитгэн дэлгүүрөг бичээд хайхад л ингээд access хийж болох байсан мэдээлэл байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би ерөөсөө тэгээгүй. Тэгээд яг тухайн үедээ болохоор би яагаад тэр үед ингээ хайгаагүй юм болоо энэ чинь ингээд хайгаал үзчихэд болох л юм байна штэ гэж айгүй хөтөж нөгөө өөрийгөө одоо зэмлэж исэн юм да тийм нэг тийм сонин conflicted мэдрэмж авч исэн. Тэгээд яхав дараа нь бодоод үзэхээр яхав тэр үедээ тухайн үедээ миний байсан одоо юмыг харах үнцэг ч юм уу хүрээ тийм л байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа аахгүй явцдаа. Тэгээд яг миний тэндээс ухамсарлаж авсан юм болохоор зэрэг юу гэдэг имээ маань өвдсөн үнэн байсан. Гэхдээ би хэрвээ зүгээр өөрөө хүссэн бол тэр юу гэдэг хоолоор ингэж имээг арай бага өвдөлттэй байлгах талаар мэдээллийг нь хангалттай олоод авчих боломжтой байсан. Тэр мэдээлэл болон тэр мэдээллийг олж авах одоо боломжтой би хоёр яг ингээд нэг цагт нэг хугацаанд зэрэг ингээд цуг exist хийжсэн. Тэгээ юу дутсан бэ гэхээр надад үйлдэл дутсан байсан байхгүй юу. Тэгээ тэрэндээ ингээд тасар их тийм харамсах мэдрэмж аваад тэгээд бас миний анзаарснаар болохоор нөгөө эмчнэрийн үгэнд ингээд шууд итгэдэг штеп. Ер нь хүмүүс чинь шууд итгэдэг штеп те. Яг эмчнэрийн үгэнд шууд итгэхийг бол буруутгах юм биш. Зүгээр бас өөрөө нөгөө critical thinking гэдэг те өөрөө бас юмыг ингээд давхар шалгадаг, дандаа fact check хийдэг, ингээд ойлгодог, ядчил ингээд яагаад ямар процессос болоод ингээд ийм юм зөвлөд байгаа юм бэ гэдгийг нь ойлгодог байгаасаа гэж яг тэрнээс хойш амар боддог болсон. Тэгээ тухайн үедээ болохоор за эмчил үнэн л хэлж байгаа байлгүй дээ гэж бодол өнгөрөөцөн болохоос биш тэр эмч нь бас хэрвээ одоо юу гэдэг тэр судалгааны ажлыг уншсан эмч байсан болвол манай эмээд бас арай өөр юм зөвлөгөө ч юм уу удирдамж ч юм хөхөөс юм шиг санагцаахгүй. Тэгээд яг ингээд дотроо шийдсэн юм болохоор зэрэг би одоо аав ээжигээ ч юм уу бусад хайртай хүмүүсийг ахиж юм байдалд оруулахгүй байхын төлөө хичээн. Тэгээд дахиж юм юу гэдэг юм амар хүчгүй мэдрэмж авсан болохоор ахиж юм хүчгүй мэдрэмж авах бол гэж бодсон юу гэдэг. Тэгэл яг нөгөө нэг эрүүл хоолмол гэж нэлээд тэгж сонирхож тийм судалдаг болсон гэх юм уу уншдаг болсон. Тийм. Бас
сэтгэл хөдлөм түүхэ шүү. Би бас ерөөсөө чамд өөрөө асууж байгаагүй юм байна л да. Угаасаа тий сонирхт асуугаагүй хатчихлээ. Тэнд гарч ирсэн амар тийм нэг ингээд хаалцсан юм аа гэдэг. Хүнд түүх яриад ахаар ч. За тэгвэл хоол юм чухал юм чинь бид нар өнөөдрийн төвшөнд те гэр бүлтэйгээ хамт суугаад иддэг хоол, үр хөвгтдээ өгдөг хоол өөрөө өдөр тутамдаа ингээ иддэг штэ те. Тэг маш юм ухамсаргүй идэлтүүд аягүй хийдэж штэ те. Ер нь бол юу идэж байгаа анзаардаг хэсэгт бол би эргэлзэж байгаа байхгүй юу? Тэгээ чи энэс эхлээд гоё дэлгэрэнгүй яриач бид нарт. Яг зөвхөн процесс талаас нь уусаа ойлгомжтой. Бидний өдөрт хамгийн их хийдэг юм бол угаасаа хоол идэх. Тэгээд одоо унтах ч юм уу тий. Гэхдээ хоол идэхийн ялгаа нь болохоор одоо юу гэдэг юм хүний биеийг барилга байлаа гэж бодоход хоолч юм болохоор тэр барилгын ингээд тупи болгоныг цаг минут тутам шинжилж байгаа шинжлэх ажлыг ингээд эснүүд чинь хүний биеийн одоо метаболизм чи өөрөө хийж байгаа шүү дээ. Тэр шимт хичээлээ хаанаас авч байгаа вэ гэхэлэр хоолноос л авч байгаа. Бид нэр одоо амдаа хийж байгаа юмнаас л авч байгаа, ууж байгаа ус одоо ундаа жимс жуус юу гэдэг нь тэрнээс л авч байгаа. Тэнгүүд нөгөө яг нэг угаасаа л хүний нэг тийм чанар байна л да. Ингээд юмыг хангалттай хугацаанд байнгын давтамжтай хийгээд ирэхээр тэр нь бол ингээд нормалити болчдөг. Тэнгүүд тэрийг нэг ингээд анзаархаа болчдөг. Тэгээ тэнгүүд хоол идэхдээ яг бүх хүн бол биш л ах. Хинхтэй тэгж ухамсаргүй байгаагийн гол шалтгаан нь болохоор зөвхөн нэг тийм ухамсартай байх үз хэмжээнд анзаарахтаар одоо онцгой үйл явдал биш гэх юм уу да. Би энэ одоо тийч реакцлаагүй байна гэсэн. Тийм би энэ реакцлаагүй. Өөрөө ч тэрийг ингэж ухамсарлахаар хэмжээнд нөгөө нэг чолбооглогч харахааргүй хэмжээнд өдөр тутмын хандаад л туршил болсон юм байдаг гэх юм уу да. Тэгээд ялангуяа ухамсаргүйгээр иддгийн тухайд болохоор яг тэр бол юм одоо зүгээр тогтцсон тэгээд ингээ нийгмээсээ ч юм уу гэр бүлийнхаа орчноос хүлээгээд авцсан л нэг тийм юу байгаа даахгүй зуршил одоо соёл байгаа даахгүй те цаатахын төлөө иддэг амттай мэдхийн төлөө иддэг ч юм уу те тэгэл ингээл хоол идвэл заавал их хэмжээгээр иддэг тэгээ заавал ингээл гидсэн нүрэл цадчихижил хоол идсэн мэдрэмж авдаг ч юм уу те тэр болгон ч бүгдээрээ одоо тим хэмжээнд болтлоо өөрийгөө одоо мэдрэг биш болгоцсон гэх юм уу да одоо дүлэрүүлсэн гэх юм уу монголоор дүжрүүлсэн. Тийм дүжрүүлсэн байгаа аахгүй юу? Яг үндэ бол тэгж заавал дүртлээ идэх шаардлага бол байхгүй. Бодоод үсэх юм бол хэрвээ зүгээр ингээд яг үзүүлж байгаа үр нөлөөгөөр нь бодоод үсэх юм бол одоо тийм эстэй тий одоо жишээ нь за би бол ингээд жирэмсэн байгаа тий. Тэнгүүд хүүхдээ чинь одоо бүтээж байгаа эс болгоно нь ингээд миний биенээс авч байгаа штэ. Яг ижлэхэн логик байхгүй миний идэж ууж байгаа юмнаас ингээд тэр чинь бүтэж байгаа. Тэнгүүд яг би өөрөө эрүүл юм идэж ууж ижил хүүхэд маань эрүүл авах гэдэг штэ. Яг ижлэхэн бидний бие ч гэсэн тийм. Тэнгүүд нөгөө нэг тийм юу гэдэг штэ. Судалгаа яд штэ. Хүний бие хит хоноод ч үлээ бүх эснүүд нь бүрэн шинжлэхдээ дуустдаг гэд. Тэг бид нар ерөөс ингээд анзаардгүй боловч тэр шинжлэх процесс чинь байнга явж байгаа байхгүй. Тэг тэрнийг хамгийн сайн дэмжих юм болохоор яг хоол бол одоо засах гэх юм уу? Тийм. Би яг хятадд Хүскатай хамт сурдаг байхдаа ер нь яаж исэн анх яг Хүска бид нар ингээд дөрүүлээ найзалдагсан тий. Тэгэл яг бид дөрөв ингээ байн хоолоо хамт хийж иддэг байсан аахгүй. Тэгээд тухайн үедээ Хүска яг бид нарын хоолыг засаадсан байгаа аахгүй юу? Анзаарагдахгүй нууцаар тий. Тэгэл бид нар хамтдаа нөгөө хүнс мүнсээ цуглуулаад тий Хүска яг ингээд хоолоо хийдэг. Бид нар босд юмыг хийдэг. Бэлтгэгч нар тий угаагч нар гэдэгээс. Тийм бээр хоол хийж идэгсэн. Тэр үед болохоор миний яг өөр дээрээ анзаарсан зүйл гэхээр нөгөө нэг ерөөсөө тийч хоолндоо анхаарахгүй байжгаад анхаарч эхлэхээр тэрийг ойлгох юм бэлээ. Өмнө нь бол ингээ анзаардгүй. Тэгээ яг анхаарч эхлэнгүүт би хамаагүй хөнгөн болоод тэгээ хамаагүй их ирч хүчтэй болоод хамаагүй өөдрөг болоод тэгээ хамаагүй сайн нойртой болоод эрэг болоод ингээд хоолноос маш их одоо үр дүн миний бие дээр одоо миний сэтгэл зүй дээр хүртэл ингээд гарч эхэлсэн байхгүй. Тэгээд гэд. Тэгээд тэр цагаас хойш ер нь хоолн дээрээ анхаарах хэрэгтэй юм байна да.
Хоол болон бие те сэтгэл зүйн төр чинь яг толботой юм байна да. Энэ зүйлийг ингээл зүгээр цадахын төлөө эсвэл за бас юм юу гэдэг чинь хоосон орон зайгаа нөхөх гэж ингээ идэж мэддэг те. Одоо ментал өвчнүүд гэх юм уу? Тийм жоохон эмгэг болгоцсон тийм зүйлээр харж болохгүй. Тэгээд бүгдийг ингээл чихээл идэл заавал дөрөв өстэй өдөрт 3 махан олол иддэг гэдэг. Энэ боксууд бол биднийг амар ингээ буруу хооллуулж байгаа. Тэрнийх нь үндсэн дээр бид нар ингээд амар байнгын ядрамтай, нойр муутай, нойрны чанар муутай те. Тэгээд ингээд хурдан бухимддаг ч юм уу ингээд би нь яг зөв ажиллахгүй байдгийм байна гэдгийг бол яг тэр үед ойлгочихсон. Тийм нөгөө тэрний ч холбоог бас яг сүүлийн үед л агиох судалгаанууд хийгдэл тайлбарлал ярьдаг болсон шүү дээ. Нөгөө gut bacteria гэд. Тэнгүүд хүний одоо хотоодны дотор байгаа тэр нөгөө бичил орчин байгаа шүү дээ. Тэр орчин чинь хүний тархитай яг холбоотой байдаг. Тэнгүүд ингээ хүний муудэнд хоол нөлөөлж идэг. Тэгэхээр одоо юу гэдэг gut bacteria гэж юм уутгах юм, gut flora гэж юм уутгаж гэмтэх юм идээд ах юм бол илүү их депрессддэг ч юм уу тийм. Тэр нь одоо жишээлбэл дурдах юм бол яг юу юм? За, ер нь гэхдээ хүн болгон л угаасаа мэддэг байхгүй мэддэг. Гэтэл ингээл асуугаал л гэдэдгийн. Гэтэ яг үндэ бол бүгдээ л дотроо мэдчихэдэг. Хит одоо боловсруулсан хүнс. Тэ хитрхи ингээд одоо гуйрал байна. Хитрхи боловсруулсан гуйрал байна. За тэгээд хит хурдан шингээд нөгөө цосны сахарын түвшин ингээд огцом ихсэгдэг хүнснүүдээ шүү дээ чихэр simple carb гэдэг юу гэдэг лээ одоо хит боловсруулсан энгийн нүүрс ус гэх юм уу тийм юмны агуулга ихтэй агуулмж ихтэй хоол бол ер нь нөгөө gut flora ч юм уу амар муу нөлөөтэй тэр флорыг дэмжих бактерийг дэмжих юм ер нь бол байдаггүй тийм тэгээд энэ дээр бас нөгөө яг тэр хоолнуудыг 100% хороод ингээ бити байхгүй одоо юу гэдэг бүр ингээд амьдралаасаа хас гэж хэлж байгаа биш. Ер нь бол угаасаа тэгтээ тэргүй миний анзаарснаар яг манай нийт монголчуудын нийтлэг хоолны зуршил бол яг тэрийг бүр ингэж хэтрүүлж хэрэгэлдэг байхгүй. Цойн байсан ч амар гурлаж аваалаа. Тэ бууз байсан ч амар одоо гэдэг их хэмжээгээр ингэж иддэг. Тэгээд угаасаа тэрний чинь нүр даавар нь тодорхой нөгөө хурдан хугацаанд одоо нормал байх ёстой цусндах инсулины түвшин чинь ингээд огцом ихсчингүүтлээ нөгөө амар хитрхи энгийн бүтцтэй болохоор айгу хурдан бие ингээд шингэждэг. Тэнгүүд ингээд нэг одоо зүүлж хэлэх юм бол нэг жоохон хай болчихно огцом ингээд унцдаг байхгүй. Тэг яг тэгж унангууд ингээд ямар ч ирч хүчгүй юм шиг санагдаад тийм мэдрэмж төрөөд ядарч байгаа лесаржик мэдрэмж авдаг гэсэн. Тэнгүүд ингээд ахаад хоол идмэр санагдаад тэрийг үлсэж гин гэж бодод байдаг. Инсулины дүжрэл гэдэг юм л шүү дээ. Тийм. Одоо тэрийг бас айгүй их сүүлийн үед харин ярьдаг болцсон. Тэгэл одоо тэр чинь бас зохицуулах үг нь бол боломж зөндөө л байдаг даа гэхгүй. Тийм. Тэнгүүд одоо яг нөгөө нэг илүү ийм юу гэмдэг бясалгалтай хоолыг холбоод ярих юм бол бид нарыг ингээд бясалгал хийгээд эхлэх замд нь хөтөлж оруулдаг зүйл баг хоол шиг санагддаг зарим талаараа гэх юм уу. Тийм. Арай илүү ухамсартай болгож ирдэг гэх юм уу. Тийм. Би бүр амар санал нийлж заяа. Яг нөгөө өөрөө ингээд хитрхи бас ач холбогдол өгдөг тал руугаа хүн болохоор яг тэр талыг нь илүү анзаараад идэг гэж бас би магадгүй. Тэгтээ ингээд хоолоо сонгохдоо ухамсартайгаар сонгох гэдгээс л ерөөсөө л ингээд яг хүний нөгөө awareness level ч эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ухамсаргүй үедээ идэг бол магадгүй бясалгал хийхэд ингээд төлөвлөхөд хэцүү л байх бах. Тэгээ штт. Тий. Эсвэл одоо юу гэдэг нөгөө нэг хүмүүс чинь янз бүрийн зорилгоор бясалгал хийж байгаа штт тий. Зарим нь болоод ингээд нөгөө өдөр тутмынхаа стрессийг зүгээр менеж хийхин тулд зүгээр л амьсгал дээрээ төвлөрч бясалгал хийдэг тий. Зөвхөн одоодоо ингээд aware байж сурах зорилгоор оршихуйгаа мэдрээд ингээд суудаг хүмүүс байгаа штт. Тэр хүмүүсийн хувьд хоолоо одоо ингээд ухамсартайгаар сонгоод эсвэл бол идж байгаа юмаа ухамсартайгаар ингээд зохицуулж чадахгүй байх юм бол бас бодлон замбраагүй л байх бах. Ер нь яаж ч утсан. Тэгээ нөгөө нэг
одоо бид нар чинь ингээл бүх зүйлээ ухамсаргүй хийж байгаагаас ухамсартай төлөвт шилжихийн тулд одоо ингээл өөрийгөө ажиглал одоо хийж байгаа юу хідэн ямар төрлийн бодол бодож байгаагаа ажиглал энэ төр гэл бяцлал яг тэгж эхэлдэж штэ. Тэнгүүд хоолоо бас энэ дээр давхар анхаарахгүй бол нөгөө нэг арай гэж хичээж исэн одоо бодлоо төлрүүлгээ хичээж исэн юм дээр нь хит их инсулин сахар ингээ бие дээрээ авч харчаа яаж ч бодсон тэр хүнд ингээд хайп үүсэн штэ. Тэгээ гин тогтсон ингээд унаад ангууд чинь сэтгэл зүйн нь бол тогтворж өгөхгүй. Тэгээд нөгөө нэг хитрхи их хэмжээгээр идэх ч юм уу тэгэх юм бол тэр хүнээс яавч юм айтайхан тийм гоё энерги бол ялгархгүй. Яг нөгөө бах байдгаараа тэгэл би нөгөө бүх энерги хоолой шингээхтэн зарцуулсараад тэгэл нөгөө л нэг хуучин хайбит руугаа улам ингээд лаглаагаад шийтгэхэд хүргээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө хуучин хайбит руугаа лаглаад шийтгэхээс гадна яг хэрвээ одоо байгаа зуршил чинь хэрвээ өөрөө жоохон буруу болвол тэрнээсээ гарч чадахгүй. Харин яг тэр төвшөндөл байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд угаасаа ер нь бол одоо хүнд гэх юм уу хүн чинь өөрөө айгуу тийм комплекс айгуу тийм олон талтай олон хүчин зүйлээс шалтгаалдаг тийм одоо цогц гэх юм уу оршихуй байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо хоол гээл би одоо өнөөдрөөс хоол уучраас хоол ярьж байгаа болохоос шүү дээ. Тэр чинь өдөр тутамдаа хийж байгаа ажилласаа авч байгаа стресс байна, гэр бүлийн стресс байна. Заавал тэр стресс байх албагүй шүү дээ. Тэрийг ингээд зохицуулж байгаа өөрөх нь арга барил байна. За унтж байгаа амьдралын хэв маяг байна. Тэгээ чөлөө цагаа зарцуулж байгаа энерги юунд зарцуулж байгаа гэдэг нь ингээл айгүй олон хүчин зүйлүүд нэгтжээж тэр хүн чинь spiritually болон physically эрүүл бөгөөд ухамсартай ингээд яг зөв одоо хэлбэлцлийн төвшөнд эрчмийн зөв төвшөндөө байх уу гэдэг чинь айгүй олон юмнаас хамааралтай. Тэгвэл одоо хоолынх нь өнөөдөр ярьж байгаа тэгж миний сайн мэддэгсээ хоол болохоор хоолн дээр төвлөрч байгаа аахгүй. Зүгээр хоол гээд бусад юм хаяадах юм бол ганцхан хоол засаад бол ингээд мэдээч хэрэг окей болчихно гэж бол байхгүй. Тэгтээ хоол чинь бол бас юм айгүй critical юу ахгүй нөлөөлөх хүчин зүйл болчихж байгаа хгүй. Яад бол нөө бид нар шууд идээд тэрийг ингээд шингээж байгаа болохоор тэгээд бясалгалтай холбоод ярихаар надад яг өөртөө нөө бясалгал гэдэг бол амар анзаардаг шүү дээ. Үлэн дээрээ бясалгал хийх, хоол идсэний дараа хийх, хүнд хоол идсэний дараа хийх амар ялгаатай байдаг шүү дээ. Мэдрэмжийн хувьд хүртэл ялгаатай байдаг. Хүнд хоол идсэний дараа бараг нэг юм жоохон дүлэрсэн юм шиг тийм дүүнг ингээ мэдрэмж багтаа одоо зүүрлж хэлэх юм бол жоохон бүрсгэр хараад байгаа юм шиг. Одоо бол илүү тийм их одоо цадтлаа идэх ч юм уу тийм хүнд мөнд хоол идэхээр би өөрийгөө мэдрэх мэдрэмж нь илүү хадгууслаг санагдаад байдаг. Яг үннийг хэлэхэд бол тийм ухамсарт хүн биш тийм илүү амтналаг мэдрэмж авдаг гэх юм уу одоо юу ч тайлбарламаар ямар тач. Тэгээд яг юм чиглэлээ идэхгүй тэр нөгөө яг юм жоохон хагас цадж иддэг дээ тий. Тэр нь надад хамаагүй дээрээд байхгүй. Тэгээд явандаа л тийм болцсон л доо тий яг аяанда л тийм болчтгол юм билээ. Тэгэхээр би тэгэж асуумаар байгаа хгүй. Одоо ингээд хоолны талаар огт ингээд мэдгүй яг ухамсарлаж ойлгохгүй байгаа тий. Тэгээд за ямар тач хоолоо засах хэрэгтэй юм байна. За ухамсартай идэх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа хүмүүсүүдэд тэгвэл яг юунаас эхлэх юм ямар тий зөвлөмжийг чи өгөх вэ? Хамгийн одоо basic юм. Харин тийм ээ. Тэгээд яг юу гэж бодож байна? Хүн болгоны бие организм өөр болохоор хүн болгонд ингээд нэг тогтсон дайет зөвлөх айгүй хэцүү. Тэгээ хоол чинь зөвхөн шин тэжээлээс гадна хүний нөгөө сэтгэл санаанд нөлөөлж байгаа болохоор энэ чинь л шин тэжээлтэй л юм чинь гингүүтлээ өөрт чинь тийм аз жаргал өгөхгүй байгаа хоол идэх тэгэл утгагүй тий. Тэгэхээр айгүй тийм миний хамгийн зөв ер нь туршиж үзээсэй гэж зөвлөмөр байгаа юм болохоор зүгээр хоол идэхдээ яг тухайн моментдоо хоолндоо төвлөрөөд амтлаад мэдрээд идээд үзээрэй гэж хэлмээр байдаг аахгүй яг ухамсартайгаар идэх гэх юм да. Тэгээд бүх мэдрэхүйч нь яг хоолн дээр төвлөрөөд удаан зайчлаад ингээд амтлаад идээд үзэхлээр бидний ихэнхдээ өдөр тутмын хөвшилд суудсан байдаг хоолнууд их сонио амттай байдаг. Одоо жишээ нь
солонгос ол. Аа. Амар чихэртэй. Тэгээд ийм гаднаас авцсан нөөшлөгч бодсон тэртээ савлцсан тий амтлагчууд амар их чихэртэй. Бүр тэгээд тэр нь ингээд жимсний чихэр бол нэг өөр эдэн штэ. Тиймэрхүү амтлагчны чихэр болохоор ингээд бүр нэг тийм хиймэл нэг тийм муухай ингээд ам завар болсон байдаг аахгүй юу. Тэгээ магадгүй зүгээр юу идэж үзэж бас болно тий. Сүтээ чихэртэй шоколадаас идээд үзэж болно. Яг ингээд хүлхээд ингээд идээд үзэнгүүт нөгөө after taste гэдэг штэ. Тэр дараагийн амт нь ингээд ам зунгаарлалдаал нэг юм муухай их муухай мэдрэмж өгдөг аахгүй юу. Тэр нөгөө нэг яг хэрвээ бид нар одоо ингээд одоо ухамсаргүй идэхээр тэрийг анзаарахгүй. Гэхдээ яг одоо уцаа оролдохгүй хин нэгнтэй юм ярихгүй кино үзэхгүйгээр яг зөвхөн тэр шоколадыг амандаа игээд идэрээ гэсэн үг шүү дээ тий. Би бас тэгэж бодонгууд шууд тэр нөгөө хиймэл зунгаарлцсан тэр нэг шингэж өгдөггүй юу гэдэг шүү дээ. After taste нь тэр мөрнийг яг ингээд мэдрэхээр яг юу л идээд байна да гэж бодохоор л юм байна тий. Тий. Угаасаа тэгээд нөгөө тэр мэдрэмж чинь муухай санагдаад тэнгуут ингээд яг нэг муухай санагдангууд нөө тархинд нэг юм сонин кью шиг юм очиж байгаа хгүй дараа нь идэх болгондоо нэг сонин муухайсан да гэж бодоод магадгүй нэг тийм анхны алхам байж болно те тэгж жагаад явандаа яг хоолоо засаж болох ах. Гэхдээ одоо ганцхан логикийн хувьд бол нэг тийм obvious юм шиг юу байгаа штэ зарчим байгаа штэ аль болох байгальд орхон баг боловсруулсан үнс хэрэглээ гэдэг л зарчим байгаа шүү дээ тийм тий. Тэгээд явандаа яг хөө зүгээр өөрсдөө сонирхдаг болвол судлаад ирэх юм бол мэдээж хэрэг мэдээлэл бол энэ тэндгүү хангалттай байдаг болсон. Тэгээд бүхэл одоо хоолны талаар мэдээллүүд бол одоо бараг дан ганц хоол гэхээсээ илүү хоол яаж хүний сэтгэл санаанд нөлөөлж байгаа. Тэ хоол яаж хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Тархинд хүртэл яаж нөлөөлж байгаа. Одоо хитрхи одоо муу хоол идээд тэр нь зуршил болцсон бол урт хугацаанд тэр чинь нөгөө мартамхай болдог өвчин байдаг штэ. Тэгээ татаж унж манд нөгөө деменшиа, альцгеймер энэ төр гээд тэр мэрэнд яаж нөлөөлдөг. Буруу хооллох зуршил чинь хэрвээ хорт хавтартай эсвэл бол хорт хавтар ингээд ихний шатанда үүсгээд явж байгаа бол тэр процессыг бүр яаж дэмждэг гэд зөндөө олон угаасаа судалгаанууд байгаа. Тэгээ судалгаа байдгүй маа гэхэд зүгээр одоо ном уушах завгүй сайхан машинда зүгээр төвчөрч ахаар. Номны подкаст сонсоод явчихад бол тэр чинь хангалттай байхгүй юу. Тэгээд олон төрлийн мэдээлэл өөрөө ингээд ойлгож аваад мэдээд ирэхээр бас зүгээр л нэг хүний хэлж байгаа юмд шууд ингэж итгээд тэр сайн гэж байна. Одоо нэг юм яг ёо sorry амар сэдээсээ гажиг цагт ихтэй гаччих. Тэгтээ гизээ цэвэрлээд турна гэж ойлголттой байдаг. Тэнгүүд өөх биес гарах процесс чинь хизээч өтгөнөөр дамжиж явдаг байхгүй юу? Тэ нэг бол янсуулаар нэг бол одоо шээсэр тий шингнэр гардаг. Тэгэл хэрвээ тэрийг л мэдчих юм бол одоо гүйлгээд тураана гэд рекламадад байгаа бүх бүтээгдэхүүн чинь яг үнэндээ шал худлаа скам юм байна гэдгийг ойлгочих байхгүй юу? Тэгэхээр одоо ийм одоо мэдээллийн хит олон суугтай болцсон ингээд бүх юм байж идэг болцсон юу гэдэг ингээд хитрхи затгай бараг ингээд худлаа үнэн мэдээллээр бөмбөгддөг ийм ирүү үед амьдарч байгаа юм чинь зөв өөрөө хүн айгуу сайн зөв их усрээс олж авсан юм мэдээлэлтэй байж ижил ухамсартай сонголт хийн. Тэгэхээр тэрийг бол хүмүүс яг өөрөө бас хүсэж олж авах хэрэгтэй. Тэрнээс ш одоо нэг хин нэгний хэлсэн юмыг шууд л 100% шүүлтүргүй хүлээж аваад ах юм бол нэг өдөр веган болол, нэг өдөр нөгөө кето болол, нэг өдөр одоо сүлээд модулаад одоо карнивор гэж хүм ах иддэг ч юм уу те. Юм болгон тэгэн штэ. Яг үндэ бол нөгөө хүний бие өөрөө бас айгу ухаантай учраас яг ингээд ухамсартаар идэх мэдэгдэн ер нь би хэр зэрэг хэмжээний мах идэж чадах юм байна, хэр зэрэг хэмжээний ногоо идэж чадах юм байна гэж мэдэгдэн. Тэг угаасаа ингээд баг иддэгч болно. Тийм. Би тэг бодоод ирсэн чинь ийм л юм лээ. Тэг ер нь ялангуяа яг гэрийн эмэгтэй нь одоо
гэрийн одоо айл гэрийн эмэгтэй нь ямар сонголт хийж байгаагаас хамаарат тухайн гэр бүлийн одоо хүнснийх нь дэг жаяг соёл тогтоод байгаа байхгүй тий. Тэгэхээр ялангуяа одоо ээж нар чинь гээд гарч хүнсээ аваад хоолоо бэлтэж байгаагийн хувьд хэрвээ гэр бүлээ үнэхээр хайрлая, өөрийгөө хайрлая, урт удаан эрүүл амьдрий гэх юм бол энэ талаар заавал мэдээлэлтэй, мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна да гэж. Тэгээ ээж нар нь тийм хоол хийгээд эхлэхээр дагаад идж байгаа нөгөө хүүхдүүд нөхрөндөө өөр сонголтгүй л ер нь болоод тэгэл аяандаа тэд нар чинь нөгөө чи бид нарыг хоол эсрэг шиг тасраад явчихвал юм билээ л дээ. Тэгэхээр ер нь эмэгтэйчүүд дээр маань бас энэ үүрэг рол хариуцлага илүү их байгаа мэн даа л гэж бодсон. Тэгээд тийм тэр одоо ээж нарыг ингээд ээж нар болгон л нэг тийм одоо турчи да хэдэл хасчи гоё болчи гэдэг нэг бүгдэнд нь л нэг тийм зорилго байдаг штэ. Тэрнийг арай өөр тийш нь эргүүлээд одоо илүү эрүүлэр хооллож одоо хардаг тэр өнцөг рүү шилжүүлвэл айгүй гоё юм шиг санагдсан надаа. Тийм. Зүгээр л турна гэд байцаа идээд байх юм уу те. Яг хоолоо хасаал турдаг, эсвэл калориуд тооцоор агаал турдаг гэдгээ бүр эвдээд яг жишин тэр хоолны ойлголтыг шинчилж авах юм бол гэр бүлээч нэгдүгээрт эрүүлэр хайрлаад өөрөө ч тэр хүсэлтэд хүрээд явчих юм байна даа л гэж бодсон да. Тийм. Тэгээд уг нь бол надад бас юм өглөмөр санагддаг яг энэ тал дээр зөндөө олон сэдв байдаг. Гэхдээ яг жоохон credentialтай болоод гэх юм уу? Одоо тийм болж өглөхийг хүсэж байгаа болохоор би одоо хоол зүч болох гээд явж байгаа. Хоол зүч хурдан болоосаа. Тэгээд хүмүүс ингээд чи одоо ямар ч тийм credentialгүй байж хинбэ гэхээс нь л сэргийлэх нь болчтой тэгэхгүй юу. Би болохоор тэгээд байхгүй тэр чинь ямар хамаатай юм бэ? Бүр тийм ч юмгүй хүмүүс буруу тийш нь мэдээлэл хүргээд ахад чи ядаж ингээд эхний ээлжинд тэр зөв залуурын хийгээч мэдж байгаа юм бол гэж би үсгээд бол дандаа хэлдэг. Тэгээд би нэлээд хүнд импостер синдромтой хүн байгаа. Тэгээд яг тэгэл болох юм одоо болдгороо болох л байлгүй. Магадгүй бас нөгөө миний дотор нэг тийм юу гэдэг хүмүүс юу гэж тол гэдэг айдсан стил байгаад байгаа болохоор ингээл хийж чадаад иж магадгүй шүү дээ. Тэрнээс биш нэг би өөрийгөө хоолны талаар бага мэддэгтэй гэж бол нэг боддгоо үг. Тэгэхээр бас миний өөрийн л нэг тийм өөрийгөө хайрцагцсан хязгаарлагдвал бодлох тийм ба. Тий. Ээжүүдийн нөгөө нэг сонголт гэр бүлийн одоо зуршилт нөлөөлдөг гэдэг дээр бас санал маш нийлж байна. Гэхдээ хав нөгөө талаас хоол хийхэд илүү оролцоотой байдаг нөхрөөд ч байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр зүгээр яг тэр тэнцвэртэй байдлыг нь хадгалах үүднээс айл гэрийн яг илүү хоолнд анхаардаг хүн нь хоолоо хийдэг хүн нь хоол хийх процессд оролцдог хүн нь илүү ухамсартай байгаад илүү educated байгаад хоолоо хийдэг болчих юм бол тэр тухайн гэр бүл одоо нийтээрээ зөв хөвшилтэй болно гэх юм уу. Тийм ер нь бол би ч гэсэн яг тэгж боддог байхгүй юу. Яг нэг одоо ripple effect гэдэг нь шүү дээ тий нөгөө усан дээр тусахаар ингээд долгионд томордог шиг тий. Ерөөсө ганцхан л хүн нь ерөнхийдөө за ингээд хоолоо засяа гэж шийдсэн багтал хангалттай. Уг нь бол тэгэл юм чин бол багаас л ихнэ. Тэгэл явандаа өр нөлөө нь илүү сайжирна. Тэгэл өөрөө ч илүү мэдээлэлтэй болно. Тэрнийхээ хэрээр зөв сонголт хийдэг болно. Сайн сонголт хийдэг болно. Тэгээд яг бас дээрэс нь юу юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ийм айгу blindly одоо юм болгонд итгэдэг байдал маань өөрсдөө одоо нэг төрлийн бидний өөрсдийн муухай байдал маань ингээд биднийг хохирогч болгоход айгүй нөлөөлөд байгаа байхгүй юу тий. Мэдгүй болохоор тэгэхээр тэрнээс ч юм бол яаж гарах вэ гэх юм бол мэдлэгтэй болж ижил гарна. Тэгэхээр мэдлэгтэй болохын тулд яах вэ гэхээр зөв мэдхийг хүсээ тэгэл мэдхийн төлөө нэг үйлдэл хийхэд хангалттай шүү дээ тий. Тэгэхээр яг сонсож байгаа хүмүүс маань бүгдрээ нэг бодож байгаа дотор борж байгаа тэгээд зөв сонголт хийх гэж хичээгээ шийдэрээ. Тэгээд хэрвээ шийдсэн болвол нөгөө хамгийн анхны тип болох те тэр нөгөө ухамсартайгаар хоолоо яг идээд амтлаад ямар мэдрэмж төрж байгааг ажиглах гад үзээрэй. Тэгээд хамгийн их процесслсан ер нь боловсруулсан, хүндрүүлсэн, олон орцтой бол муу гэдгийг эхний ээлжинд тогтоогоод авчилтэй. Тийм. Тэр бол бүр яг зүгээр одоо нөгөө нилээн урт хугацаанд ингээд
анхаарад явцсан миний хувьд бол зуршил болцсон болохоор надад энгийн санагдчих магадгүй. Гэхдээ хүн бол хэлхээс наашил юм байлээ угаасаа. Зүгээр ер нь орц найрлагыг хараад амар олон нөөцлөгч бодистой байх л юм бол тэр чинь тэгэл одоо хадгалах хугацааг нь орцсож байгаа ч юм уу тий. Тэр чинь ямар нэг зорилготой л тийм юм хийж байгаа шүү дээ. Тэгэл тэгэхээр нэгдүгээрт бол хоолны яг анхдагч тийм амин чанарыг алдуулцдаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Одоо лаазалсан мах ч юм уу, лаазалсан тунаа энэ ч юм уу те. Гэтэ бас энийг жоохон тийм юутай хүлээж аваад нөгөө шүүлтүртэй, цензуртай гэх юм уу? Одоо би ямар ч юм нэг туйлширч ингэж ерөөсөө л битээ нөөшлөгчтэй хоол битээ идэх гэж байгаа биш. Идмээр санагдвал идэж болно. Гэтэ тэрийг ямар хэмжээнд барих вэ гэдэг чинь хамгийн том асуудал байхгүй юу? Өдөр болгон хит боловсруулсан тийм хоол хүнс идээд байх юм уу? Эсвэл те зүгээр хаяадаа л идэх юм уу гэдэг чинь хүний өөрийн сонголт байхгүй. Тэр сонголт болон баланс дээр л ухамсартай юу ухамсаргүй юу гэдэг одоо ойлголт чинь зарчмаар бол яригдчихэж байгаа. Тэрнээс биш би ч өөрөө одоо яг ялангуяа жирэмсэн маханыг хачин мэдмээр санагддаг штеп. Тэнгүүд иддэг. Угаасаа иддэг. Гэтэ тэр бол ингээд миний эрүүл мэндэд юм уу сэтгэл санааны байдалд нөлөөлөх хэмжээний ихээр бол хийж иддэг. Яг ихээр бол хийж иддэг. Би өөрийгөө хазаарлаад гэх юм уу за одоо болиё гэд болдог гэхээсээ илүүтэйгээр угаасаа идэх хүсэлгүй болчт юм байлээ. Тийм. Тэгээ одоо нэг жоохон идэл за окей гэдэг бас идмээргүй болчдөг. Бие тий хэмжээний хороос хамгаалаад. Тийм. Тэгээд ялангуяа нөгөө нэг хүүхдийн хувьд бол багаасаа гэр бүлийнхаа болон эргэн тойрноосоо хооллох зуршлаа олж авч байгаа шүү дээ. Тэнгүүд одоо бидний хувьд ч нэг тийм багтаа идчихсэн comfort food байдаг шүү дээ. Миний хувьд болохоор тэр нь ийм хийцтэй хуурсан будаатай сүтэ цай. Эсвэл бол борцтой бантан байхгүй юу? Манай эмээ айгу хийж өгдөгсөн. Манай ээж бас ядчихлаа. Үнэхээр гоё цай чамдаг заяа. Тэгээ Монгол бол бүр үнэн гоё хийдэг. Тэгээд миний уусаа яг нөгөө ингээд хүн болгоныг ингээд итгэхээр хүүхэд насны санаанд нь ороод нэг юм тайвширдаг нэг гоё мэдрэмж өгдөг хоол чинь comfort food гэдэг дээ шүү дээ. Тэр монголоор юу гэдгийг сайн мэдэхгүй. Тухтай хоол. Тухлаг хоол. Тийм юм маань болохоор угаасаа юу гэдэг? Тэр нөгөө нэг сүтэ цай, тэгээ борцтой бантан байдаг. Тэгээд тэнгууд л яг тэрнээс ингээ харахаар чинь хүүхэд нөгөө нэг багтаа ямар юмд exposed болоод ямар хоол идчихсэн, ямар мэдрэмж авч ирсэн гэдэг бүх юмаа ингээ дотроо өөрийн мэдлгүйгээр subconsciously одоо ингээ зуршил болгож тогтоож авч идэг. Тэнгууд аав ээж нарын хувьд бол хамгийн хариуцлагатай хүмүүс байх ёстой. Өөртөө байнгын чихэр идэх юм байж хүүхдээ чи битээ чихэр идэх гэдэг юм бол утгагүй шүү дээ. Тэ нөх хүүхд чинь болохоор энэ хүмүүс чихэр идэлээ шүү дээ. Яа намайг битээ идгээд байгаа юм болов. Уг нь л чихэрч идэж болдог юм биш үү гэд ингээд дотор нь шууд зөрчилтөө үүсэж байгаа шүү дээ. Тэр мэдээллийг ерөөсөө үнэн гэж хүлээж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө яг ингээд хоолоо зөв зохицуулдаг бэжэж дараагаар нь хүүхдүүдийнхаа тэрэнд анхаардаг. Бас ингээд зөв нөлөө үзүүлдэг байх хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд хамаа нөхөрч гэсэн нөгөө хоол айгу гоё хийдэг. Тэгээ хоол ихэд бол оролцдог. Маш сайн оролцдог. Гэхдээ даанч нөгөө миний өөрийн хоол хийх хобби нөгөө арай илүү хоол их хоббитой болохоор ерөнхийдөө бол би хөвчлэн хоол их гэртээ дуртай байхгүй юу? Бүр ингэ дуртай. Тэрэндээ дурлж хийдэг. Тэнгүүд нэг төрлийн ингээд гэр бүлээ хайрлаж байгаа хайр нь болохоор яг ингээд эрүүл зөв хоол хийж өгч байгаа. Тэ. Тэгэхээр тэр нөлөөгөө ер нь өөрөө үзүүлж чадах тэр нөлөөг ухамсарлах юм бол уг нь бас эрүүл хооллох ч юм уу тийм жоохон aware байхад бол амархан л байх. Тэгээд битээ их одоо чихэр өгөөрэй тий баяр болохоор ингээд баярлуулахын тулд хүүхдүүдэд чихэр өгч байгаа чинь тэр хүүхдүүд шууд багаасаа ямар cute өсөж байгаа вэ гэхэлэр баярлахаараа чихэр баярлал би чихэр идэж баярладаг эсвэл бол баяр болохоор би чихэр иддэг гэдэг чинь магадгүй том болоо psychologically болохоор уйтгарлахаараа чихэр иддэг. Баярлахын тулд чихэр иддэг тийм болж одоо зуршил болж гарч ирэхийг ч үгүйсэхгүй. Тэгэхээр юу гэдэг ямар ч чихэр өгөхгүй мөхгүй гэж одоо туйлширч байгаа бол биш. Гэтэ зүгээр ийм
амьдралынхаа чухал мөчүүдийг чихэртэй холбоо чихэр бол гоё гэдэг юмтай холбож хүүхдтэй тогтох зуршил бити би болгооч гэж хэлмээр санагдаад байхгүй аавч нарт. Тэгээ ихэвчлэн нөгөө баяр болохоор хүүхд лимчин гэл чихэр мөхөр аяга хүүхд шүү дээ. Тэгээд жүүс мүстэй ингээд савлцсан бэлгэнүүд өгөөд идэг. Тэгээд урд нь бол одоо урд нь тэгэл болоод ирсэн гэл хүмүүс аяга сонио аргумент хэлдэг л дээ. Тэгмүүд урд нь болоод исэн гэдэг чинь тэрнээс ч хойш өчнөө судалгаа хийгдээд өчнөө факт чек юм болоод өчнөө мэдээлэлтэй болцсон байхад чинь урд нь болж исэн юм чинь гэдгээрээ л муухарлал урдны хаан одоо зуршлыг тулгаад байна гэдэг чи утгагүй үсттэй муу гэдгийг нь ялангуяа бүр мэдсээр өжиж урд нь болж исэн юм чинь гэдэг хаар чинь шууд аяар тийм жоохон муухаг үйлдэл юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Өөртөө зөвтгөх үйл ерөөсөө биш. Тэгээ хүүхдүүдийн хоолны ялангуяа сайн харж гараа. Тэгээ хоолны мэдээлэл бол одоо хаанаас олдох юм байна. Гэхдээ сүүлийн үед тэр нөгөө сахар номын зохиолч чинь инх зүйл илүү тийм маш гоё багш хэлж tas хоолоо ингээд заадаг. Сахарын нөлөөг эхлээд заасан одоо тэг цааш нь ингээд онлайн сургалтууд энэ төр хийж байгаа юм бэлээ. Тэгэхээр өсвөл одоо тэр мэрд хамрагдаад анхан шатны мэдээллүүдээ аваад ч юм уу ингээд баг үйлдэлүүд хийгээд ер нь бол бит хоёр бол яг өнөөдөр ийм юм тийм юм тэдээс хойш хоол идэхгүй энэ төр гэдгийг өгөхгүйгүй. Аль болох нөгөө ухамсартайгаар хоолно гэж юу юм хоолоо ухамсаргүй идээд байвал ямар хор хөнөөлтэй байгаа юм бэ гэдэг тухай л ярих гэж хичээлээ тийм. Тэгээд ер нь бол нэг тийм үг байдаг шүү дээ. How you do anything is how you do everything гэд одоо ямар нэг юм хийж байгаа хэлбэр чинь л бүх юм хийж байгаа хэлбэр чинь байдгаа гэд. Тэнгүүд хоолн дээр л ухамсаргүй байх юм бол бусад юм дээр ухамсартай байх юм хэрэгцээ. Бах угаасаа. Тэгэхээр хамгийн энгийн юм дээр л ингээд сурч юм бол томроод бусад юм дээр ухамсартай болоход арай төхөмтэй юм уу? Тийм. За тэгээд одоо Үскагаас яг сүүлийн асуултыг асуухад би нөө Үскагийн сториг үзэж байгаад нэг тийм стори оролцсон байхгүй Үска. Хоолыг зөвхөн эрүүл орц гэхээс нь илүү ийм сүнслэг төвшөнд хийдэг болчихсон гэж зорддог доо энэ төр гэцээсээ. Тэгээд би тэрийг сонсоод вау хоолыг сүнслэг төвшөнд хийнэ гэж яг юу юм бол гэж бодоод тэгээд тэрийг нь юу нь яриулъя гэж бодоод тэгээд сүүлийн асуултаараа асууж байгаа. За жоохон өглөж яа. Тэгж. Яг миний ойлголтоор сүнслэг төвшөнд хоолын гэдэг нь болохоор эрүүлээс гадна тухайн хүндээ мэдрэмжийн хувьд, мэдрэхүүн хувьд, амталж байгаа амтын хувьд тийм одоо аз жаргал гэх юм уу кайф өгч байгаа. Нэгдүгээрт мэдрэхүүн хувьд кайф өгч байгаа. Хоёрдугаарт тэгж кайф өгч байгаа хажуугаар биед нь хэрэгтэй байгаа юмыг нь яг нөхж байгаа. Тэгээд шимт хичээлийн хувьд бүрэн тийм л одоо цогц гэх юм уу да хоол гэж би бол өөрөө томьёолчод байгаа. Тийм томьёо байна. Тэр бол зөвхөн миний хоббиг томьёолол шүү дээ. Тэгээд тэрийг болохоор жишээн дээр буулгахаар юу гэдэг манай хүүхэд өнөөдөр жоохон гидсэн эвгүй байгаа гэж бодъё тий. За тэнгүүд гидс эвгүй болох айгүй олон шалтгаан байгаа шүү дээ. За тэгвэл юу гэдгийг жоохон хий нэгтээд ингээ хий дүрээ байгаа гэж бодъё заяа. Тэнгүүд хий дарахын тулд би юм бүлээн халуун чанарын хоол өгөх хэрэгтэй болно шүү дээ. За нөгөө альч уламжлалт ангах ухаанд ярьдэн шүү дээ. Аюрведад ярьдаг те хий ихтчихээр нөгөө гиц одоо ингээл хий дүрээл айгу тухгүй унгуулал хэрхрээс. Тэгээд нөгөө сэтгэл санаа хүртэл амар тогтворгүй болчихсон те. Тэнгүүд тэрийг чинь хийг нь дарахын тулд ийм халуун чанарын хоол өгөх хэрэгтэй болно шүү дээ. Тэнгүүд халуун чанарын хоол юу байж болох вэ гэхээр root vegetables тэгэхээр газрын доор ургадаг ногоонууд гэсэн үг. За тэнгүүд одоо ингээд за төмсний нухштай тэгээд ингээд бас халуун чанарын мах гэхээр үхрийн махыг ингээд удаан жигнэд болгох чи тээ. Тэнгүүтлээ дээрээс нь ахаад жоохон нөгөө гидснийхаа хийг дарах халуун чанарыг нэмэгдүүлэхийн тулд цагаангаа болон turmeric-ээр амталжээ. Тэгээд би хүүхдтэй хайртай юм чинь ээж нэм чинь мэдээч ирэг за хүүхдээ нэг ийм хоол игээд өчөдөө гэдэг айгу хайр дүрэн сэтгэлээр хийж байгаа байхгүй юу? За тэгэл тэр чинь л яг миний бодлоор бол soul food байхгүй юу? Би хүүхдээ зориулж хийж байгаа. Яг хэрэгтэй байгаа хоол нь байгаа. Тэгээд дээрэс нь гоё амттай байгаа. Тэгээд яг үр нөлөө нь болохоор цогцороо гоё. Тэгээд тэрийг л ер нь бол би одоо тэгж тамилчаад байхгүй. Нөгөө талаасаа болохоор
юу гэдэг гал нь ихтцэн хүмүүс идэв шүү дээ. Хотод нь хорч марсаалдаг. За. Тий. За. Гал нь ихтцэн хүмүүст бол тэр хоол тохирохгүй байхгүй юу? Тэгэхээр арай жоохон ингээд галын басах сэрүүн чанарын хоол гэхээр одоо шинэ ногооны салат хийж болно тий. Аха. Тий. Тэнгүүд ингээд дахиад жоохон нөгөө нэг галыг арай жоохон ингээд нөгөө тэр сэрүүн чанарын нэмья гэх юм бол юм сэрүүн чанарын жимснүүд биш шүү дээ. Лир тэгтээ жигэнж биш шүү. Лиртэй салат ч юм уу тий. Бэж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тийм хоол хийхийн тулд бододсон чинь ингээд сонсохоор за гоё юм байна гэж бодож байгаа гэсэндээ нилээн их тийм мэдлэгтэй байх хэрэгтэй болох юм лээ. Тийм. Тэгээд би ер нь бол нөгөө аюурвед нилээн сонирхдаг. Ер нь уламжлалт ангаа ухаан бас нилээн сонирхдаг байхгүй юу. Тэгээд яг хоолоор ингэж эмчлэх гэх юм уу? Яг ингээ бүрэн эмчлэх нь ч сайшаа тий. Гэхдээ ер нь бол ингээ хүний биеийг дэмнэх хоолоор дэмнэх тийм одоо хэмжээнд хоол хийдэг хүн болчих юмсэл гэж л бодож байгаагаа л одоо тэгээд томьёолоод гаргаж хийсэн stories тэр ахгүй юу. Тэр нь одоо бүр амар гоё санагдсан. Гэтэ тэрийн тайлбарлуус чи бүрж гоё юм байна. Тийм ээ тэг яах. Тэгээд тэр юу гэдэг штэ одоо хий шар бадгана гэд 3 юу гэдэг лөө одоо тий. Тэр юу юм байгаа. Тэгээд тэгвэл нөгөө бадган нэгтцэн бол гээд ганцхан жишээ аваад өгч тгүү. Яг бадган нэгтцэн гэхээр айгуу тийм летаржик буюу нөгөө ийм эрчмийн солилцоо одоо гацмал байдалд гэх юм уу да. Залхуу байдалд орсон. Тийм, залхуу болдог, тархалдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд юмд ер нь итгэхгүй болдог. Оюун санааны хувьд ч ингээд юм хурдан сэтгэхээ болдог байхгүй юу. Тэрнээс болохоор одоо нэг юм арай жоохон зөөл хөнгөн төрлийн хоол идчихэж гарна. За ногооны цутан шүлээж болно. Арай жоохон айтайхан чанарын махтай хоолнууд байж болно. Гэтэ хүнд боловсруулсан махтай биш. Хүнд боловсруулсан махтай биш гэхээр ямар юу нөр тэ махнууд за одоо заагаас байж болно шүү дээ. Дахиад байж болно тий. Тэр чинь арай жоохон хуурдан шингэдэг. Үхрийн мах ч юм бол арай жоохон удаан шингэдэг. Тэгээ ялангуяа ингээд нөө хүнд соустай болгоод ингээд удаан хугацаанд битүү чанааж манчаар бүр илүү тийм жоохон хүнд чанарын болчихж байгаа байхгүй юу. Зүгээр хар шүл ч юм уу тий. Бутаатай шүлмэл бас идэж болно. Гэхдээ мах одоо өөх бахтай мах идэж болно бас. Тийм. Тэгэл тэгжэл одоо тэнцвэржүүлнэ угаасаа. Тэгээд бүх нөгөө мах бод болохоор тохирдог амтлагчуд гэж бас идэг байхгүй юу? Одоо нөгөө turmeric тэгээд цагаангаа тэр чинь бол яг бүгдэнд нь хэрэгжилж болдог. Тэгээ аюурвед чинь бол өөрөө бас ингээд нэлээд том одоо бараг онл болцсон ийм том агуулга сэдв юм байлээ шүү дээ. Тэгээ би дөнгөж л ингээд л сурж байгаа сонирхдаг хүн болохоор ингээд яг гүнзгий төвшөнд л хэлж мэдгүй. Гэхдээ та хэд бас сонирхол айгу хэрэгтэй юм байдаг. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэн ер нь бол яг л тэр аргаараа хооллолбоор хоолнд оруулаад тэр аргаараа л хоол хийж өгвөл ингээд явж байгаа. Тэгээд дархлаа нь бол дайггүй сайл гэж бодож байна гэхгүй. Тий. Одоо нэг өвдөнгүүт нь шууд антибиотик эмчилгээ гэж ойрхон антибиотик уулгаал байдаг шүү дээ. Тэгээ ялангуяа өвлийн цагт таниад их хурж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг жишээлбэл бид нар гэртээ хийж болох зүйл юу вэ? Заавал тэр өвчнөд ер нь антибиотикоор дарах хэрэгтэй юу? Над ч бас айгүй тийм complicated ярихтай. Ганцхан хоолноос болоод байгаа юм гэлгүй. Монголд бол зөндөө олон хүчин зүйл байгаа шүү дээ. Утаатай байна. Орчны бохирдол ихтэй байна. Тэгээд дээрэс нь хоол нь нэрмээс болоод идэг бол бүр л хэцүү байна. Тэгээд дээрэс нь хүүхэд чинь бас орчныхоо одоо эрчмийг одоо тусгаж авч идэг. Ингээл цэвэрхэн цагаан цаас шиг одоо хүмүүс аа шүү дээ. Тэнгүүд гэр бүлт нь хэрүүлтэй эсвэл аав ээж нь тоодоггүй эсвэл байнга хэмжээгээр зурагт үздэг ч юм уу. Тийм ахын бол бас л тэгэл тэр чин тодорхой хэмжээнд тухайн хүүхдийн одоо эрчим унжил байгаа штэ тий. Гэхдээ зүгээр яг зөвхөн хоол талаасаа ярих юм бол хоол бол тархлаатай бүр маш нэгт холбоотой. Тэгээд амьдарч байгаа газартаа уур амьсгалтаа зохицсон төрлийн зөв хүнсийг зөв хэмжээгээр зөв цагт нь идчихэж ер нь бол тархлаа яг окей байдаг гэж их
traditional medicine үзээд байгаа байхгүй. Тэнгүүд антибиотик ч болохоор өөрөө яаж байгаа вэ гэх юм бол нөгөө биед байгаа сайн болон муу бүхэл юмыг хамтд нь устгаж байгаа байхгүй. Тэг хамгийн яг тэрийг бас сонирхож үзэж болно. Гэхдээ антибиотикийг ингээд abuse гэдэг чинь нөгөө хитрхи ихээр хэрэглээд тахад нэгдүгээр тал тасл болчдөг. Хоёрдугаар болохоор нөгөө нэг хамгийн ихэнд яриад исэн гидсний ашигтай бактеритай орчны чинь бүгднийг ингээд алчдаг байхгүй юу? Байхгүй болгочдөг гэсэн үг. Тэгэхээр гидсний ашигтай орчин тэр бактери чинь ямар үед оптимал түвшиндээ байдаг вэ гэхэлэр яг ингээд зөв төрлийн олон төрлийн хоол иддэг, олон төрлийн хоол боловсруулах чадвартай үедээ. Гэхдээ олон төрлийн эрүүл хоол боловсруулах чадвартай үедээ оптимал байдаг. Тэгээ тэгж хөгжиж ядж байгаа ялангуяа хүүхэд тийм жоохон бахтна ингээд антибиотик өгөөд тахлаар тэр дархлаанд нь айгуу чухал нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл нь ерөөсөө сэргэлт авахгүй л ингээл эвдэрхийл дарлуулад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд антибиотик өгөхөөсөө өмнө яг юм уламжлалт аргуудаар жоохон юу авах гээд үзсэн нэрэ дээр юм шиг ер нь санагдаад идэх байхгүй юу? Имчилгээд үзсэн нь. Тэгтээ уламжлалт аргуудаар имчилгээс гадна анханасаа ер нь хүүхэдтэй бас ингэ зөв эрүүл хоол өгч байгаа хэрэгтэй. Байнгын чихэр, байнгын одоо цагаан гурал ихтэй хоол өгдөг. Юм бэжэж уламжлалт имчилгээ хийгээд ах юм бол тэр чинь одоо үр дүнгүй байхад бол нэг гайхадах юм байхгүй. Гэх юм уу? Тэгэхээр яг олон хүчин зүйл одоо яг юу гэж тайлбарлах юм бэ одоо хоёлаа ингээ гэртээ ургамал тарьлаа гэж ботход тэр чинь хөрсөн шимтгэлтэй байна уу? Гадаа өвөл хүүтэнд байлгаад байгаа мó эсвэл гэр дотор байгаа мó? Шууд нар тусдаг газар байгаа мó? Арай өөр газар байгаа мó? Тэр ургамал чинь өөрөө ямар төрлийн харьцалгаа шаарддаг тий. Их олон юм нөлөөлнө шүү дээ. Яг тэр ургамал ингээд оптимал төвшөндөө ургахад яг хүүхэд жижигхэн хүн жижигхэн гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр одоо үгтэй зөвхөн хоолноос гадна зөндөө олон юм байдаг ч гэсэндээ хоолн дээр нь бас өвдцснийхэн дараа яаж эмчлэх вэ гэдгээсээ илүү өвтгөөс нь өмнө яаж дархлаагийн сайн хэмжээнд хадгалах вэ гэдэг чинь хамгийн зөв одоо approach болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор мэдээж хэрэг зөв хооллох хэрэгтэй. Хүүхдэд аль болох эрүүл орчинд байлгах хэрэгтэй. Тэгээ хүүхдтэйгээ эрүүл харилцдаг байх хэрэгтэй. Ихнэн зөв эрүүл хоол иддэг хүүхд байлаа гэд байнга аав ээжтэй загнуулдаг энэ төр бол стресстэй байх юм бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр яг шүү дээ. Тэг нэг ингээл урамал ч юм бол урамал шүү дээ. Тэгтэл хүн ч юм бол тэр урамлыг бодвол илүү комплекс юм чинь бүр илүү л олон талын зөв юу шаардж байгаа байхгүй. Анхаарал. Тий. Өстой гоё тайлбарлал. Гэтэ өнөө одоо жишээлбэл түрүүн чи ярьжсэн шүү дээ ингээд хайраар дүүрэн яг тэр тухайн одоо моменттой одоо цагтаа ингээд сэтгэлээ шингээж зөв орцуудыг яг зөв нөхцөлд нь хийхийг сүнслэг хоол хийн гэж байна гэх тэнгүүд бид нар болохоор одоо дийлэнх юм ингээд хам хум тий цадгах хэвээр учраас газ юу ч хамаагүй хойлоод өгчий гэдэг нь айгуу тийм ууйхорлаа л та тий одоо дутагдaltaй гэх юм уу? Маш дутагдaltaй юм байна л да. Тэгэхээр яг өөрсдөө гоё гэр бүлтэй хоол хийж авал ядаж тэрэндээ шингэж байгаа сэтгэл нь хүртэл гоё байвал амар цог залах юм байна. Тийм шүү дээ. Тэрнээс шингээд хэрүүл үзэж мүзэл те амар бухимдалтай ёо энийг юм ингээ хоол гээд өчтөө ингээ ялгархаж хийж байгаа бол бас хэцүү шүү дээ. Тэг ер нь бол тэгээд бас юу гэж бодоод байна л та би энэ яг энэ дээр болохоор ингээд хүний одоо subjective capability одоо хүний нөөц болцоо ч гэдэм үү эсвэл бол одоо мэдрэмж гэдэм үү да мэдэрхүү ч гэдэм үү тэр нь одоо хэр байгаа вэ гэдэг бас нэлээд тийм нөлөөтэй байх юм шиг санагдаад байдаг аахгүй юу одоо яг ингэ бодоод үзэнгүүт хүүхдээ би яаж харилж байна гэдгийг ингэж бодоод үзье л та. За тэнгүүд эрүүл зөв хоол өгч байна. Тэгээ хүүхэд маань надаас үлгэр дуурал авч байгаа юм чинь намайг л харж байгаа юм чинь би өөрөө зөв хүн бай. Би өөрөө аз жаргалтай бай. Би хүүхдээ том болоход нь өөрийнхөө хийж чадаагүй юмны аз жаргалыг хүүхдээсээ нэгтгэхгүй хэмжээнд тултал нь өөрийнхөө сэтгэл ханамжтай байдалд бас адилхан анхаарч амьдрья ч юм уу тий.
За тэрийг болохоор одоо би ингээд хайр гэж бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд нилээн өмнө гэх юм уу? Анхныхаа хүүхэд дээр бол би ингээд бас арай чуур бодолтойсэн. За одоо яг ингээд за хүүхдээ баярлуулад нэг ганц шоколад аваад өгч гэж боддог байсан. Тэгээд хаяа дагуулж байгаа шоколад авч өгч байгаа ч юм уу, чихэр авч өгч байгаа, жуус авч өгч байгаагаа би хүүхдээ хайрлаад байна гэж боддог юм байхгүй юу? Тэгээд одоо ботхоор яа би ч гэсэн нэрээ тэнэгэжтэй л гэж боддог заяа. Тэгэхээр яг ингээд ижлэхэн зарчим юм шиг санагдаад идэг байхгүй юу? Ер нь бол одоо гэрээхэндээ хоол иж өгч байгаа болвол би миний харах өнцгөр хоол хийж өгөөд, гой хоол хийж өгөөд задгаж байгаа гэдгийг би хайр гэж харж иж болно. Тийм болохоор өдөр болгон цувь ч юм уу те, өдөр болгон фаст фуд ч юм уу, өдөр болгон ийм эрүүл биш шимт хичээлгүй ингээд эрчмийн хувьд одоо тэр чинь бол өхмөл эрчимтэй л гэсэн үг шүү дээ те. Тийм шүү дээ. Энерги талаас л тийм хоол өгөөд байгаагаа за би гэрийнхнийгаа хайрлаад дуртай хоолыг нь идүүлж гинэ. Цадтал нь идүүлж гинэ гэж ингээд бодоод тэрийгээ ингэж хайр гэж ухамсарлаад ах юм бол тэр чинь зөвхөн тэр харж байгаа хүний өнцгөр л хайрахгүй юу? Яг агуулгын хувьд бол яг үр нөлөөний хувьд бол тэр чинь хайр биш шүү дээ. Ингээд юу гэдэг хүн бүрэн потенциалаараа ирүүл амьдарч болно. Тэрэнд өөрийнхөө үзүүлж байгаа нөлөөг ингээд бодоод үзэхээр л яагаад өдөр болгон ийм хоол өгөх юм гэж бодмоор байгаа зү. Хорлоод байгаа. Тий хорлоод байгаа хгүй. Яг ингээд үр нөлөө нь бол тэр чинь урт хугацаанд бол хорлож байгаа хгүй юу? Тэгээ тэрийгээ ингээд яг тэр хүний хувьд бол хайр байж болно. Гэтэ тэр хүний хувьд ингэж би хайрлаж байгаа гэж бодож байгаа чинь нөгөө хүмүүсийн хувьд үр нөлөө нь хортой байгааг үгүйсэхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр эцэст бол үр дүн нь бол тэр хүнд муулахгүй. Яг ингээл нөх хүүхдэд хайрлаж байгаа ингээл байнгын чихэр өгөөл байнгын ингээл одоо амар захиалж өгөөл. Тийм. Газтай ундаа авч өгөөл. Тэгсээр агаал ингээл хүүхдэд тархлуулчаад тэгэл би хүүхдэд хайрлаж байгаа гэж бодоол байвал үр дүн нь бүр ингээд нүтнэр жилээ шүү дээ. Хүүхд чинь тарган байх ёсгүй. Тарган байна гэдэг чинь юу гэсэн үг гэх юм бол илүү л хоолноос илүүтэйгээрээ биеийн дотоод бүтэц функцийн хувьд ямар нэг юм алдаатай байгаа учраас л үүх их хэмжээр хурааж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эрүүл биш л юм гэсэн үг байхгүй юу? Ямар нэг байдлаар эрүүл биш. За гормоноос бол тийм үү? Хитрхи их одоо бий болцсон үссэн байгаа инфламмашнээс бол тийм үү? Ямар нэг байдлаар тэр чинь болохгүй одоо нэг эрүүл мэндийн хувьд л асуудал байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэр нь факт нь нотлогоо нүдэн дээр нийл байхт чинь ингээд хайрлаж энэ да гэж бодоод одоо кола өгсөөр ах юм бол эрүүл бус хоол өгсөөр ах юм бол тий тэр хүүхэд чинь бүр ингээд одоо аппетит захирчдаггүй бүр ингээд ойр авах идэх гэдэг болно шүү дээ. Тэгэл хүүхдүүдийгээ тийм ухамсаргүй төвшөнд битээ аваачаасай. Тэгээ тийм ухамсаргүй төвшөнд аваачаад байгаагаа яг үндэ бол та одоо ээж аав нарын тухайн үйлчлэг хийж байгаа хүний хувьд л хайр болохоос биш. Яг үнэндээ бол агуулгын хувьд шинж чанарын хувьд бүр ингээд хайр бол биш болчих жоох байхгүй юу? Зөв. Тийм. Тэгээд яг нөгөө нэг хүүхдүүд нь нүдэн дээр нь тархлаад эсвэл ингээд идэж уух юм контролдож чадахгүй хэмжээнд одоо ухамсаргүйгээр ингээд иддэг болоод эхлэхэд нь бол гэж өглөх бол ерөөсөө шийдэл биш байгаа байхгүй тий. Тийм. Тэгэхээр яг хэрвээ тэгсэн бол одоо яг өнөөдрөөс ч юм уу та өөрөө л тэр хоолнд оролцож байгаа хүн өөрөө л хүүхдээ аврах хоолуудаа хийж эхлэх хэрэгтэй юм байна тийм. Тэхийн тулд чинь нөгөө хийж байгаа юмныхаа агуулгыг аягуулсан ойлгох хэрэгтэй. Зүгээр л нэг хүн тураах гал хүүхэд тураах гал өөрөөсөө гадна хин нэг засгаад ч юм уу тий. Хоолыг хийж байгаа биш шүү дээ. Яг агуулгын хувьд бол байж болох хамгийн зөв эрэг нөлөө үзүүлэхийн тулд хийж байгаа шүү гэдэг юм. Одоо зорилгынхаа агуулгыг ойлгох юм бол ер нь хүнд юу ч их амархан болчих юм шиг санагддаг байхгүй. Тэгээд хүүхдийн хувьд болохоор бас яг ижлэх ер нь ямар ч үний хувьд ижлэх. Ингээд ер нь юу ч ойлгочих юм бол хийхэд амархан санагдаад байдаг байхгүй. Харин тийм. Тэгэхээр гэтээ яг зөвөр нь ойлгох тий. Тэгэхгүй дийлэн хүмүүс чинь нөгөө туркж байгаа бол за хоолой хасна тусгал хийн гэл яг хоёр ойлголттой. Тэгээ тэрнийг эвддэггүй штэ. Бүр цааш нь л авчруулдаггүй штэ. Тэр чинь бол бас асар буруу аппрочтэй. Харин ер нь бол таргалцсан байна.
гэдэг чинь бол ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай л байна гэсэн. Тэгэхээр туурах биш, эхлээд тэр эрүүл мэндийнхэн гол анхдагч суур асуудлыг зөв олж тогтоогоод тэгээд тэрийгэ эмчлэх, зөв болгох, дэмнэх гэдэг талаас нь approachтай байх юм бол би чинь гэхдээ тэргүй өөрөө хүний бие чинь бол байнга л хамгийн зөв түвшиндээ, оптимал түвшиндээ эрч хүчтэйгээр эрүүл байхыг зорж ажиллаж идэг одоо нэг төрлийн биологийн машин байхгүй юу гэн. Тэрийг дэмжиж өгөөч гэж. Тийм, тэрийг л одоо зөвөр эрүүлэр ухамсартайгаар дэмжиж өгөөч л байхгүй тий. За гой юм яриулсан дугаарлаа. За зүгээр. Тэгээд өнөөдөр бит хоёрын подкастэнд хүрэлцэж ирээд гоё дэлгэрэнгүй ярьсан Хүскада баярлаа. За тэгээ хурдан хоол зүүчээрээ сураад бид нарт их юм зааж өгөөрэй. хичээнэ. Тэгээд хойч маань завгүй байгаа болохоор өнөөдөр би ингээ ганцаараа зочинтойгоо дугаараа өндөрлөлөө. Тэгээд баяртай манайхан. За баярлалаа баяртай. Oh 9. За